Хоёр асуулт асуучих. Хууль санаа чалгагчаас ирсэн хоёр төсөл 25 он, 26 оны хүрээний мэдэгдэл дунд хугацааны төсөөлөл гэдэг. Энэ 7 хоногт бид нөгөө засгийн газрын бүрэлдэхүүний хууль, төсвийн доктортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэгээ энэ нь болохоор 3 сарын хугацаанд нэмэлт өөрчлөлтийг өргөн мэдүүлэхгүйгээ тийм заалт байсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ 26 оны төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт нь засгийн газрын бүрэлдэхүүний өөрчлөлтөд холбоотой юм уу гэдэг асуудал байна. Хоёр дахь асуулт нь өмнөх чуулган дээр би өмнөх уулзалт дээр асуужсэн. 25 оны төсвийн хүрээний мэдэгдэл 26 оны төсөөлийн тухай файл дээр тодтголыг харахаар гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багц дээр хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой 5 багц зардал дээр дөнгүүд бас хасагдчихж байгаа. Ялангуяа сэргээн засалтын зардал хасна гэсэн тийм мэдээлэл байгаа. 86.8 сая гэсэн юм дүн байгаа. Тэгэхээр тэр багц зардлаа харахаар бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчлэгээний журам гэдэг тэр нэг зардлын англи руу оруулж байгаа. Тэгэхээр энэ хасж байгаа, таньж байгаа зардал чи өөрөө ямар ирэм дараатай танагддаг юм бэ гэдгийг асуумаар байгаа. Дээрэс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн энэ багц дээр ямар үндслэлээр энэ зардлыг хасж байгаа юм бэ гэдгийг бас тодруулъя. За хариулт өгье. Сангийн сайд болдын чавлаа. За Саранчны гүшүүний асуултанд хариулъя. Эхний асуулт төсвийн хүрээний мэдээлэл энэ өөрчлөлт орж байгаа маань тэр засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа өөрчлөлтүүдтэй шууд холбоотой шүү. Одоо үүний дараа тодтол бид дөрвөн барьсан байгаа энийгээ яриад явна. Тэгэхээр энэ удаагийн хүрээний мэдээллийн өөрчлөлтүүд хийхгүйгээр тодтол хийх боломжгүй. Тодтол маань өөрөө 34.1-ийн 2, 34.1-ийн 4 гээд хоёр заалтаар үндэслэж байгаа. Тэр нэг нь таны сая асуусан тэр засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа өөрчлөлттэй холбоотой гэсэн үг. Тэгэхээр ингээд дамжаад нөлөөллүүд нь хоорондоо холбоотой гэсэн үг. Тэр хасагдж байгаа зардлуудын хувьд уг нь тодтол дээр ярил илүү их тодорхой болно. Одоо энэ удаа хэдүүлээ хөрөө ярьж байгаа. Гэхдээ тэр сангийн яамнаас санжаа дарга мэдээлэл өгч тэр дөнгүүдтэй холбоотой. За сангийн сайд гүйцэж хариулах уу? За дөрөвдүгээр энэ дэр санжаад орж. Санжаад орж сангийн яамны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга гишүүний асуултанд хариулъя. За төсвийн тодголтой холбоотойгоор бол бид нэр хоёр зүйлийн өөрчлөлт орж ирсэн байгаа. За нэгдүгээр бол төрийн эмнэлтийн тухай хуулиар бол хуулиараа эмнэгдсэн зардлын өөрчлөлтийн тооцоо орсон. Хоёр дахь нь бол төрийн хувьд бол яг бүсээ чангалах хэмнэх одоо юм горим орж ирсэн байгаа. Тэгэхээр байгууллагуудын хувьд бол нэг л одоо ижилхэн зарчим барьсан. Тэрний юу гэхээр 1-ээс 4 дугаар сарын буюу эхний хагасын одоо хуваарлагдсан зардлыг бол бид хөндөөгүй. 2 дугаар хагасын зардал дээр бол одоо хөндөө явсан. За мөн хөндөөгүй зардал дээр бол нэмээд бол тэтгэвэр тэтгэмжийг хөндөөгүй. За халамжийг буюу хүүхдийн мөнгийг хөндөөгүй. За тэгээд хүн амтай холбоотойгоор үржүүлж тавигддаг гэх юм уу да. Одоо цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө, сургуулийн хүүхдийн хоолны мөнгө, за мөн төрийн тусгай багчдын одоо цалиустай холбоотой ийм зардлууд хөндөөг. Бусад бүх зардлыг үндсэн. Хөгжлийн бэрхшээлтэд бас ялгаа. За Саранчны гүшүүн тодруулжсоё. Би зүгээр санал хэлчихье гэж бодож байна. Бид нар одоо би яг 1 жилийн төсөвтэй холбоотой асуудал дээр дахин ярьж байгаа нь бол одоо салбарын гэр бүлийн хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон сангийн яам бүгдээрээ хамтарч агаад хэдүүлээ энэ нөгөө зардлын ангиллаа илүү наривчлалтай гаргахгүй бол олонний дундаас буруу ойлголт гарах гэдэг. Тэгэхээр зардлын ангиллаа болж байгаа нь маш сайн хэрэг. Гэхдээ бид нар энэ дээр зардлын ангиллыг нь илүү тодорхой болгоод бэлтэж байгаа шүү. Тийм болохоор дараагийн удаагийн төсөв дээрээ энийгээ заавал оруулах дээр одоо энд байгаа мэрэгчлүүд болон хүмүүс нь анхаараарай гэдгийг далимдуулж хэлье. За Цэндийн Баатар гүшүүн асуулт асууя.